Хей, за сайн бацхан уу? Фантасан байна. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ Hacked Box-ийн маань одоо invite code хэсгийнхэн бичлэгийг хүргэх гэж байна. За тэгээд өмнөх бичлэгээр болохоор би Hacked Box-ийн одоо Hacked Box гэж юу вэ? Тэгээд дотоод ерөөдөө бүтцийн вебсайтын агуулгын платформынхаа доторх бүтцийн та бүхэнд харуулсан байгаа. За тэгэхээр өнөөдөр та бүхэнд уг сайт руу хэрхэн нэвтрэх вэ те? Нэвтрэх үедээ ямар даалгаврыг гүйцэтгэдэг вэ гэдэг төвтөр бичлэгийг хүргэх гэж байна. За тэгээд бүгдээрээ бичлэгэнд орцгоё. За тэгэхээр бүгдээрээ юуны төрөнд мэдээж Hacked Box сайт руу мэдээж орсон байх шаардлагатай. За нэвтрснийхаа орсныхын дараагаар за ингээд бүгдээрээ нэвтрээг байгаа учраас логин гэдэг энэ хэсэг байна. Логин гэх хэсгээр дарлаа. За тэнгүүд ингээд биднэрт одоо нэг вебсайт болгонд ч юм бол тэр орох үед нь логин болон регистр гэдэг хэсэг байдаг шүү дээ. Тэнгүүд одоо энэ Hacked Box гэдэг сайт маань одоо оронгууд логин хэсэг нь болоо ингээд байгаа. Тэгээд бид нэр шууд ингээд өмнө бүртгүүлээгүй байгаа учраас логин гэдэг хэсэг маань ерөөхдөө нэг шаардлагагүй. Тэнгүүд энд доотлолын хэсэгт нь болохоор энэ нөгөө пассвортаа хэрвээ та бүхэн мартсан бол гэдэг хэсэг байна. Тэгэхээр энд бас биднэрт ямар ч шаардлага байхгүй. Биднэрт өмнө бүртгэл үүсгээгүй учраас хэрэггүй гэсэн. Тэгэхээр бид нэр яах вэ гэхлээр шууд уг хэсэгт нь болохоор bottom маягаар Hacked Box маань цаанаас нь register гэдэг хэсгийг оруулж өгөөгүй учраас шууд директорыг нь бичиж өгөх шаардлагатай. За тэгэхээр ингээд бүгдээрээ хамгийн ихнийхэн даалгаврыг гүйцэтгэлээ. Тэгэхээр register гэдэг одоо нуугдсан директорыг олчлоо гэсэн үг. Тэгэхээр ингээд congratulations гэдэг бичиг гарч ирсэн байна. За тэгээд бүгдээрээ энэ дээр за нэг дурын тест за энэ дээр за ингээд дурын нэрээ өгөөд за мэйл нь ч гэсэн test@gmail.com за энэ дээр бас дурын юу өгчээ. За ингээд I'm not robot гэдэг register та бүхэн одоо энэ миний username тестээр ингээ үүсгэсэн байгаа боловч та бүхэн өөрийнхөө ерөөдөө username-ийг үүсгэх шаардлагатай шүү. Орсныхан яг орохоос өмнө. За ерөөдөө та бүхэн хакингийн гараагаа эхэлж байгаа гэж ерөөдөө ойлгож байна. За тэгээд ингээд хэрвээ та зөв бүгэлсэн тохиолдолд биднэрт энд нь болохоор нэг улаанаар invite code missing submit one here гэж байгаа. Тэгэхээр биднэрт одоо урилга хэрэгтэй гэсэн. Урилгын нэг тийм код маягийн юм хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бид нэр одоо яг одоо invite code олох тиймэрхүү challenge руу орж байгаа гэсэн. За here гэдэг дээр дараад за тэнгууд бид нэрт одоо hi feel free to hack your way in гэдэг юм хэлсэн байна. За тэгээд дараа нь болохоор энэ дээр болохоор invite code оруулах хэсэг нь. Тэгээд if you already member click here. Хэрвээ та аль хэдийн уг одоо сайтын гишүүн болцсон бол шууд энэ дээр дараад орж болно. Хэрвээ болоогүй хэдүүл бол болоог байгаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ яг уг хэсгээс invite code ерөөдөө олох шаардлагатай гэсэн үг. За тэгээ бүгдээрээ олцгоё. Тэгэхээр биднэрт юуны түрүүнд одоо юуг мэдэх хэрэгтэй вэ гэхлээр ерөөдөө уг сайтынхаа шууд ингээ ил хэсгээс нь хараад юм олдохгүй. Тэгэхээр бид бүгдээрээ source code руу орох шаардлагатай. Тэгэхээр би бүгдээрээ control болон U гэсэн хослолоор source code руу орно. Тэгээд за энийг харангууд ингээд нөгөө бүр ингээд шампаарлцсан баягийн зэгцгүй байгаа. Тэгэхээр бүгдээрээ энийг яаж өөрчлөх шаардлагатай вэ гэхээр beautiful за энэ HTML-ээр баг болчих واخ. Тэгэхээр энэ дээр HTML форматер гэдэг зүйл байна. Энэ болохоор таны энэ одоо аргашаагаад бичсэн юм Zabroko кодыг зэгцэлж өгнөсөө функшнаар нь тэр бүгдээрээ ингээд зэгцтэй болгочлоо. За бүгдээрээ шууд хурдан ажиллахаар нь Sublime дээр за энэ уг код оруулчих. За тэгэхээр одоо ингээд арай зэгцтэй болсон харагдаж байгаа байх та бүхэнд. За тэгээд за энэ мета хэсгүүд нь бол яг хөө ингээд шууд дуудаж оруулж байгаа ирж байгаа хэсэг нь учраас нэг тоогдох шаардлага байхгүй болоо гэж бодож байна. За тэгээд за энэ script type энэ хэсэгт нь болохоор за application JSON-оор шууд утгуудыг авч байна. За тэгээд Facebook-тэй холбогдох хэсэг нь энэ LinkedIn, Twitter яг энд нэг онц юм алга. За CSS дотор нь бас зарим даалгаврууд нь нууцсан байдаг. After за энд бас яг онц юм алга hover гэдэг юу оруулж өгдөг хэсэг байна. Line 8. За энэ дээр link rel-ээр нь CSS-үүдийн дуудаж өгсөн байна. За энд бол CSS дотор нь бол миний бодлоор бол яг уг иймэрхүү сайтууд дээр одоо CTF-ийн вебийн даалгавар хийж байгаа тохиолдолд ихвчлэн JavaScript function байдлаар нь нуусан байдаг. Тэгэхээр бүгдээрээ нэг JavaScript function-ыг нэрхэд олох шаардлагатай гэсэн үг.
За энэ дээр болохоор undefined гэж байна. За энэ утгыг нь бол ерөөхдөө type of or ерөөхдөө төрлийн тодорхойлоо шууд харьцуулаад нөхцөл шалгацсан байна. Яг энэ дээр болохоор за энэ CSS-ийн true disable хийсэн байна. За script source дээр нь болохоор за энэ нэг JavaScript байна. Энэ бас энийг нэг шалгаж үзэхэд бол гэмгүй юм байна. За invite API гэдэг нэг юм JavaScript байна. Энийг бүгдээрээ бичиж үзье. За энэ JavaScript дотор энэ API-ээр хүлээж байгаа. Энийг бас руугаа оруулаад харуулчих. Энэ дээр бас жоохон муу харагдаад байна те. За зүгээр хамаагүй тест зэгжээс. Яг тест зэгжээс. За ингээ арай дээр харагдчих. Яг тэгэхээр энэ дээр болохоор нөгөө eval гэдэг нөгөө нэг JavaScript-ийн obfuscation хийхдээ шууд иймэрхүү юм ашиглаа явчихдаг. Тэгэхээр replacement дээр шууд энэгээр бичиж явуулчихлаар амар байдаг л та. Тэгээд API-ээр дуудаж байгаа тохиолдолд шууд нэг мөрөөр нь ингээд дуудчихлаар илүү хурдан дууддаг. За тэгээд бүгдэнд нь хэрэгтэй за энэ regular expression эхний нь бичиж байгаа тохиолдол болохоор зүгээр нөгөө нэг expression рүүдээ бүгдийг нь бичээд дуудчихдаг. За ардталт нь за энэ response function гэж байна. За log console code data type. Энэ дээр нөгөө нэг JavaScript-ийг obfuscation хийхэд за eval-аар хийж болно мөн бас арай өөрөөр хийх боломжтой байдаг шууд. Тэгэхээр нөгөө нэг бүлгэрүүлсэн код нь болохоор яг жинхэнэ кодтойгоо яг ижилхэн ажилтдаг мөртлөө харагдах байдлаас шал өөр харагддаг. За API invite. За энэ дээр болохоор verify invite code гэдэг нэг юм function байна. За дараа нь болохоор энэ дээр болохоор make invite code. Тэгээд how to generate verify. Тэгээд энэ split хийсэн байна. За тэгэхээр бүгдээрээ verify гэхлээр эхлээд бүгдээрээ invite code-а үүсгэх шаардлагатай гэсэн үг. Одоо бид нөгөө нэг аль ямарваа нэгэн сайт руу ороход шууд нөгөө нэг өөрийн гэсэн нэг код цаанаас нь үүсгэж өгдөг. Тэгэхээр энэ кодыг нь эхлээд бүгдээрээ шууд гар аргаар үүсгэж өгч байгаа гэсэн үг. За тэгэхээр бүгдээрээ OX-ийнхаа Ctrl Shift I гэсэн хослолоор ороод console гэдэг рүү ороод тэнгуут за энэ дээр болохоор бид нэр зориулсан нэг юм keep column and hack this box гэнэ. За энэ дээр болохоор бүгдээрээ шууд энэ function-а нэрээр нь ингээд дуудаад үзье. За тэгэнгүүт постоор хүсэлт ирж байгаа нь болохоор яг энэ болохоор за энэ их онц биш юм байна. За object дээр нь шууд object үсгээд value нь болохоор за энэ rot 13 гэнэ. Rot 13-аар шууд юугаад өгсөн байна. Окей. Энийг нь шууд rot 13 юм болоо. Ортлынх нь Caesar-ийн 13 API invite generate гэдэг юу хэсэг байна. Тэгэхээр бүгдэнд нь уурал өгсөн байна. Тэгэхээр уг уурал маань болохоор хаана бичигдэх вэ гэхээр шууд энийг нь invite хайрлах жагаад энд нь бичигдээд тэгэнгүүт oops яг бүгдээрээ юу яагаад үзээтэй. Энийгээ буцааж агаад за энэ JavaScript-ийн энэ нэр нь өөрчлөгдсөн байна уу? Түрүүн ийм нэртэй л. Шууд энэ make invite нөө юуных нь логин хэсэг рүү орох шүү дээ. Шууд юу руу орчих. Register руу орж аваад. За invite гэж болоо. Тийш дээ. Бүгдээр өсрээд invite руу орсон. Одоо энэ ч нэсэ бүгдээрээ түрүүнийхэн юугаа
дуудаад үзье. Make in white code. Дээшлүүлж болох нь. Copy message. Тэгэхээр бүгдээрээ энийг яг юу нь болох ч юу? Энэ нөгөө нэг хүсэлтийн постоор илгээн гэсэн байна. Тэрийг нь хараагүй явцсан шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ энийг постоор илгээхдээ шууд curl ашиглаад явчээ. Та бүхэнд харагдаж байна уу? Curl хасах x постоор илгээлээ. Энэ дээр нь URL-ийн бүгдээрээ бичиж өгнө. Тэгэхээр энэ уртлын хэсэгт нь болохоор hackthebox EU-г оруулаад ингээд бичгээд ирэхэд болно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр нь бүгдэнд нь base 64 юм шиг байна. Encode JSON-оор encode-лсан байна. За base 64. За ингээд бүгдээрээ юугаа оллоо гэсэн үг. Энэ дээр жоохон сонио. Юугаа постоор илгээсэн уртлынхаа хэсгийн decode хийж хараагүй гэж бодлоод make a post request to API invite generate гэдэг ёо пост хүсэлт хэлээ. Би гитээр илгээгээдсэн гэсэн үг. Шууд уурлаар нь илгээж байгаа учраас. За тэгэхээр бүгдээрээ шууд invite гэж ороод түрүүний энийг копидод авцсан. Тэгэхээр энийг шууд ингээд sign up хийгээ шууд congratulations. Одоо жинкнээсээ яг энэ дээр нь шинээр үсгээд имэйл өдрөө бүгдийн үсгээр регистр гэж дарахад одоо энэ маань болно гэсэн үг. За тэгээд ингээд терминал гаргачлаа камер авах болчиход байгаа юм. За үүгээр ерөөдөө өнөөдрийн маань бичлэг үүгээр дуусж байна. Тэгээд одоо ингээд бүгдээр яачж байгаа вэ гэхээр hackthebox гэдгийг юу вэ гэдгийг мэдсэн. Тэгээд үүнийхэн дараагаар яаж нэвтрэх invite code-а ихэрхээ авахаа мэдчихлээ. Одоо үүний дараагаар Jeopardy даалгаврууд болон одоо машин хакиныг хамтдаа хийж үзэх байгаа шүү. Тэгээд дараагийн бичлэгээс би виртуал машиныг бүгдээ хамтдаа юуж гисэн эмзэг байдлыг нэвтрүүлээд тэр рүү давталж үзээд те яг юу одоо юу байна те эмзэг байдалтай байна аливаар нь бүгдээр нэвтрэх боломжтой вэ гэж солиушныг яг гаргаад хоорондоо ярилцъя гэж бодож байна. Тэгээд бас удахгүй бас юу орж байгаа JavaScript-ийн маань хичээл бас удахгүй орж магадгүй гэж бодлоо ч удахгүй орох байх. Тэгээд би бас нэг удахгүй юу зохионо гэж бодож байгаа. Event зохиоё гэж бодоод тэгээд энэ дээр болохоор яг нөгөө YouTube рүүгээ оруулъя гэсэн боловч жоохон бүтлгүүцсэн л дээ. Яг нөгөө IT чиглэлээр юу яаж байгаа? Контент бүтээж байгаа YouTube рүүгээ оруулъя гэж бодсон. Гэхдээ энэ маань бол жоохон бүтлгүй болсон. Тэгээд яг үеийн төлөөллүүдийг оруулах гэж бодоод байгаа. Тэгээд энэ маань болохоор зүгээр төлөвлөгөөний шатанд явж байгаа. Гэхдээ ямар ч сан хичээл орохоос өмнө юм уу эсвэл хичээл орсны дараа оюутнууд болон сурагч ажилчид зориулсан ивент зохиоё гэж бодоод байгаа Phantasm. Тэгээд энэ болохоор за би оюутныхоо болохоор төлөөлөл нь би олж орно. Тэгээд сурагчийн төлөөлөл нэг байгаа. Тэгээд ажилчдаас бас нэг хүнийг оруулах бодолтой байна. Тэгээд ерөнхийдөө ингээд яг юугаа бичээд явж байгаа. Яг юу зохион байгуулах, ерөнхийдөө зохион байгуулалт тал дээр амар их юм шаардлагддаг юм байлээ. Тэгээд тэдний бүгдийг нь зохиох бодолтой байгаа. Тэгээд эхний удаагийн хөлтөөр нэлээ их алдаа гарч магадгүй, фейлдж магадгүй. Гэхдээ ямар ч сан хийгээд үзье. Тэгээд та бүхэнд ерөөд зориулж хийж байгаа болохоор бас шагнал маганалтай уралдаанууд зохиох бодолтой байгаа. Тэгээд тэр нь болохоор амар гой тийм бодолтой. Нууц хэвээр байл үлдээ гэж бодлоо. За тэгээд бүгдээрээ та бүхэн миний бичлэгийг дөнгөж үзэж байгаа бол би веб хөгжүүл програм хангамж болон аюулгүй мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр одоо кибер аюулгүй байдлын чиглэлээр контент бүтээдэг залуу байгаа. Тэгээд та бүхэн цааш тийм бичлэг үзхийг хүсвэл ерөөдөө subscribe дараад тэгээд notification авахыг хүсвэл хонхон дээр дараарай гэж хэлмээр байна. Тэгээд notification squad маань бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ бүгдээрээ уулзцгаая. Баяртай.